Сайн байцгаана уу? Камжаа ТV байна. 2025 онд Netflix дээр Con Mom гэдэг нэрээр цацагсан болсон явдлыг өнөөдөр ярих гэж бодлоо. Одоо харагдаж байгаа газар бол Английн Лондонд байрлалтай маш тансаг зэрэглэлийн Lanesborough гэдэг 5 удаатай зочид буудал байгаа. Ихэнхдээ улс төрчид, бизнесмэнүүд одууд үйлчлүүлдэг. Лондонгийн топ 3 зочид буудлын нэгт байдаг энэ газар 3 давхар тавган дээр өргөцсөн Белоны цуглуулгаараа хамгийн амттайд тооцогдож алдарчнуудын хайрыг татдаг. Ийм амттан десертний төрлөөр дагнсан ахлах тоочийг pastry chef гэдэг. Энэ өндөр зэрэглэлийн зочид буудлын амттан десертүүдийг хариуцсан хүн бол маш алдартай нарийн бовны тоогч 1974 онд төрсэн Грахам Хорниголд гэдэг хүн байгаа. 2000 оны ихэнх үеэс ахуулаад 27 настайгаас амттан десертний чиглэлээр нэрээ гаргаж ирсэн мөн тансаг гурилан бүтээгдэхүүний Long Boys брэндийг хамтран үүсгэн байгуулсан гэдгээрээ бас MasterChef, Junior Bake Off зэрэг хоолны нэвтрүүлгүүдэд оролцсноор олон танигдсан алдартай тоогч юм байна. 2005-7 онуудад хэд хэдэн удаа Английн хамгийн шилдэг pastry chef гэдэг шагналыг хүртэл авчээсэн. 20 эдэн настайгаас ахуулаад дандаа баян чинэлэг хүмүүсийн үйлчлүүлдэг зочид буудалд ажиллаж тэр хүмүүсийг харж ирсэн учраас Грахам өөрөө ч гэсэн тийм болохыг хүсч хичээж ажиллаж ирсний эцэст алдартай нарийн бов амттан десертний ахлах тоогч болж чадсан. Грахамын туслахаар ажилд ороод удаагүй шинэ эмэгтэй пастри тоогч байсан нь Шинэ Зеландаас ирсэн маш их хүсэл тэмүүлэлтэй бүх кейк, макарон, айс крим бүгдийг Грахамын сэтгэл нийцтэл хийдэг цорын ганц туслахыг хийдэр гэдэг. Энэ хоёр өдөр болгон хамт ажиллаж байсан болоод ч тэрөө бие биендээ татагдаж үерхэд хамт амьдарч эхэлсэн. Ажлаа хамт хийхийн хажуугаар үлдсэн амралтын чөлөө цагаараа хамтдаа Европоор их аялдаг 2019 онд хосууд өөрсдийн Long Boys гэдэг нэртэй донотны нэрийн сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулсан. Үнэхээр салахын аргагүй амтаараа хүмүүсийн хайрыг татчихсан болохоор энэ бизнес нь маш амжилттай эхэлж дэлгүүр нээгдэхээс өмнө хүмүүс очрлоод зогсчихдог. Дэлгүүр хаах ёстой цагаасаа өмнө бүх донот нь зарагдаад дуусчихсан байдаг байсан. Грахам Хорниголдыг ихэнх хүмүүс анханасаа баян айлд төрж тансаг амтлахаа амттангуудын дунд өсөж сайн боловсрал авсан байх гэж боддог байсан ч тэрний өссөн орчин бусдын төсөөллөөс огт өөр байсан. Грахам Германд бүр тодруулах юм бол Германд байдаг Их Британий цэргийн армийн баазад төрсөн. Төрснөөсөө хойш ээжийнхээ талаар ямар ч дурсамж, ой санамж байхгүй харин аав нь бол цэргийн хүн байсан. Дөнгөж төрөөд удаагүй аав ээж нь салсан болохоор аав нь Грахамыг түр асрамжийн газар үлдээхээс өөр сонголтгүй байсан ч гэсэн 2 нас хүрэх үед аав нь дахин гэрлэх болсноор асрамжийн газараас очиж хүүгээ авч ирсэн байна. Тэр үеэс хойш аавтайгаа мөн хойд ээжтэйгээ гуруулаа хамт амьдарч эхэлсэн. Төрсөн ээжийнх нь нэг ч зураг байдаггүй, бүр нэрийг нь ч мэддэггүй байсан болохоор ээжийнхээ талаар мэдхийг үргэлж хүсдэг байсан. Өсвөр насндаа нэг удаа ааваасаа "Миний төрсөн ээжийн нэрийг хэн гэдэг юм бэ? Ямар царай төрхтэй хүн байсан бэ?" гэж асуух болгонд ээжийн чин талаар ярих зүйл юу ч байхгүй гэд огт хэлдэггүй. Яриаг нь тасалдаг байсан болохоор сүүл рүүгээ бүр асуухаач байсан байгаа. Дээрээс нь цаг хугацаа өнгөрөх тусам аав нь архины хамааралтай болж Грахамыг маш их зодддог байсан болохоор 18 нас хүрээл би энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй байна. Хамт байсаар байх юм бол би аавыгаа алж чадах юм шиг байна гэж бодоод нэг өдөр аавыгаа агсан тавихт нь үхтэл нь зодож үлдээгээд тэр чихтэй гэрээсээ цугтаасан юм байна. Тэр өдрөөс хойш аавчгүй, ээжчгүй ойр ганцаараа гэж бодож амьдарч ирсэн ч амжилтанд хүрээд олны танил нарийн бовны тоогч болж бас найз охин хийдэртэйгээ танилцаад өөрийн гэсэн гэр бүлийг бүтээсэн. Нэг өдөр Грахам нүүхгээд ачаагаа янзалж байтал санаандгүй өөрийнхөө маш хуучирсан төрсний гэрчилгээг олоод хартал тэрэн дээр Дион Мария Хорниголд гэж ээжийнх нь нэр бичээстэйсэн. Хорниголд гэдэг нь аавынх нь өвөг болохоор ээжийнх нь яг жинхэнэ нэр нь биш, харин ээжийнх нь нэрний урд Махамуд гэж бичээстэйсэн. Исламын шашинтай орнуудад бол Махамуд гэдэг нь маш нийтлэг нэрнүүдийнх нь нэг юм байна. Тэр нэрийг хараад Грахам манай ээж муслим шашинтай хүн юм байна гэж бодоод ээжийнхээ талаар нэг ч гэсэн зүйлийг мэдэж авсандаа маш их баярлаж шууд найз охин хийдэр дээрээ очоод би ээжийнхээ ядаж нэрийг нь мэдэж авлаа гэж хэлсэн байгаа. 2019 оны энэ үеэр хийдэр жирэмсэн болсон болохоор Грахам өөрийнхөө амьдралд анхаарч хэсэгтээ ээжийнхээ тухай бодох сөхөөгүй ажиллаж амьдарч байсан. Гэтэл 2020 оны нэг өдөр Грахам ажлаа тараад гэртээ амарч ятал утсанд нь мэйл ирээд шалгаад хартал зүрхэн золтойл зогсцоогүй. Тэр мэйл дээр "Сайн уу Грахам, энэ мэйл чамд очиж байгаа үгүйг сайн мэдэхгүй байна. Чамтай холбогдох арга замуудыг хайж авсаар арай гэж энэ мэйлийг оллоо. Намайг Дион гэдэг. Чи миний хүү гэдэгт итгэлтэй байна. Нэлх байхад чинь Германд чамайг төрүүлээд хаяаж авсандаа сэтгэл минь одоо ч их шаналдаг. Хэрвээ Грахам мөн бол надад хариу илгээгээрэй. Харин биш бол би андуураад мэйл бичсэн байна шүү. Уучлаарай. Сайн сууж байгаарай. Дионоос гэсэн мэйл ирсэн." Энэ үед Грахамын гарын чичирч энэ мэйл үнэхээр үнэн болов уу гэж хийдэрт харуулхад
Хичнээн чиний тухай интернетээс хайлт хийхэд гарч ирэгч гэсэн чамайг Германд төрсөн гэдгийг мэд хүн байна гэдэг бараг боломжгүй штэ. Үнэн мэйл юм шиг байна гэж хэлсэн. Грахам зөрүүлээд хит хитэн асуулт асуухад бүгдийн зөв хариулсан болохоор эргэлт буцалтгүй энэ мэйлэнд итгэсэн. Энэ үед Дион буюу Грахамын ээж гээд байгаа хүн хэсэг мэйлээр харьцаж ягаад өөрөө эхэлж уулзмаар байгаа гэдэг хүсэлтэд тавьсан. Грахам шууд л зөвшөөрч хаана уулзгаа асуутал Дион Ливерпулд байх Хилтон зочид буудлын руу хүрээд ирээрээ. Би бэр та хоёрт өрөө захиалчихсан байж аяа гэж хэлдэг. Грахам жирэмсэн эхнэрээ дагуулад маш их догдолсон бас төгчсөн сэтгэлээр замдаа гарч Хилтон зочид буудлын хүлээлгийн танхимд яваад очиход танхимын голд маш тайван дөлгөөхөн царайтай махлаг эмэгтэй сууж байсан. Хөлн нилийн өвдгөн болов гэмээр босч чадахгүй байсан. Грахам шууд хараад өөрийнхөө ээж мөн гэдгийг ойлгож 45 жил амьдрахдаа анх удаа ээжигээ тэрвэрч уйлж үтсэн нь тэр байгаа. Тэр өдөр Дион би хүүтэйгээ уулзаад бас бэртэйгээ танилцаж удахгүй мэдлэг ачтай болох гэж байгаагаа мэдсэн хамгийн гайхамшигтай өдөр байна. Энэ өдрийг хизээч мартахгүй гэдгээ илэрхийлж баяртай байсан. Грахам одооноос би яг л бус шиг ээжтэйгээ хамт цагийг өнгөрүүлж гэр бүлийнхээ төлөө хичээж сайхан амьдрах үлдлээ гэсэн бодол салахгүй хинээс ч илүү аз жаргалтай байсан. Энэ эхний уулзалтаараа Дион Грахамыг төрүүлээд яагаад удаагүй орхих басан талаараа ярьсан. Тухайн үед Германд аав нь Британий цэргийн баазад ажилладаг байсан. Британий цэргүүд нутаг буцах ёстой болох үед Грахамын аав Дионд юу ч хэлэлгүй хүүгээ аваад Англи руу буцааж явсан байгаа. Дион хүүгээ хайх гэж оролцсон ч араас нь явах ямар ч мөнгө байхгүй. Тухайн үедээ англи хэл нь муу, таньж мэддэг хүн Германд их байгаагүй учраас яаж ч чадаагүй гэдгээ тайлбарласан. Дион бол өөрөө малайз хүн байгаа. Эхний уулзалтан дээрээ Грахамыг Дион тусдан дуудаж уулзаад чамд нэг юм хэлэх гэсэн юм аа. Одоо би чамтай уулзсан болохоор надад өгсөн ч харамсах зүйл алга. Үнийг хэлэхэд би тархи болон ясны чөмгөний эцсийн шатанда орсон хор тавтартай. Надад амьд үлдэх хугацаа 1 жил л үлдсэн. Үлдсэн хугацаагаа чамтай хамт ингээд инээлдэж хөөрч өнгөрүүлмээр байна гэж хэлдэг. Тухайн үед Дион яг 80 настай байсан. Амьдрах хугацаа тийм ч их үлдээгүй гэдгийг сонсоод Дион хүүтэйгээ уулзах гэж яарч хайж эхэлсэн байгаа. Энэ яриаг сонсоод Грахамын сэтгэл хөдлөж 45 жил хүлээсэн ээжигээ олсон болохоор би үлдсэн хугацааг нь хинээс ч илүү жаргалтай хамтдаа өнгөрөх болно гэж шийдсэн. Эхний уулзалтаас хэд хоногийн дараа Дион Грахам руу залгаж "Хүүмэн би чамтай хамт далай үзмээр байна" гэхэд Грахам шууд л зөвшөөрч дагуулад далай орсон. Далай руу явах замдаа энэ чамтай харах миний амьдралын хамгийн сүүлийн далайч байж мэдхимгээд ярилцаад явж байтал Дионы утас гинэт дуурч Дион гинэт хятадаар ярьж эхэлсэн. Хэсэг хугацааны дараа дахиад утсан дуурч эхлэхэд Дион энэ удаа бүр японоор ярьсан байгаа. Грахамд энэ нь маш сонирхолтой санагдаж миний ээж юу хийдэг, ямар хүн болоод ийм олон орны хэлээр чөлөөтэй ярьж чаддаг байна гэсэн ээжээрээ бахархах сэтгэл төрсөн. Энэ далай явах замд Дион өөрийнхөө талаар танилцуулж, яаж амьдарч ирсэн, эртний зургуудаа хүртэл үзүүлж эхэлсэн. Дион Сингапурт амьдрангаа олон улсын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компани захирласан. Ерөнхийдөө жимс болон газар тариалангийн ногоо тарьж олон улс руу нийлүүлдэг. Индонез, Малайзад бас ургамлын тосны үйлдвэртэй. Ийм ажлын шаардлагаас болоод байнга нэг улсаас нөгөө улс дамжиж их явдаг болохоор 18 орны хэлээр чөлөөтэй ярьдаг тухайга Грахамд хэлсэн. Уцаар ярьж байгаа хүмүүсээ дандаа миний охин, миний хүү гэж англиар дуудаж яхахын сонсоод Грахам гайхаж асуудал. Энэ хүмүүс сурах боломжгүй ядуу тарчиг амьдралаар өсч яхад нь би сургаж, их сургуульд явуулж, төгснөхийн дараа газар хүртэл өгчээсэн. Тэнд жимс ногоогоо тарьж миний бизнест туслангаа өөрсдөө ч амжилтанд хүрсэн хүүхдүүдээс минь ялгаагүй хүмүүс байгаамаа гэж тайлбарласан. Грахам ийм мундаг, бусдаас өөр ээжээрээ үнэхээр их бахархаж, маш хурдан хугацаанд тэр хоёр дотносцоосон. Грахам ээжигээ тухтай байлгамаар байгаа талаараа эхнэр Хейдертэйгээ ярилцаж хоёулаа ээжтэй хамт амьдрах уу гэхэд Хейдер чи ийм олон жилийн дараа ээжтэйгээ уулзсан юм чинь мэдээч хэрэггээд урайлахнаар зөвшөөрсөн. Дионоос та Хейдер бит хоёртой хамт амьдрах уу гэхэд үгүй дээ би хүү бэр хоёртой ачаа болмооргүй байна. Зүгээр л зочид буудалдаа баймаар байна гэсэн. Дион байнга л хамгийн үнэтэй 5 хоттой зочид буудлуудаар байрлаж, хамгийн үнэтэй шампейн уудаг, өдрийн 3 холоо байнга зочид буудлаасаа нэмэлт порцтой гаргуулж иддэг, ямар ч хор тавдрын эцсийн шатанд байгаа хүн гэхээргүй хоолны туршил сайтай байсан. Энэ байдлыг харсан Грахам манай ээж үнэхээр л чинээлэг олон улсын худалдааны компани захирал нь үнэн бололтой. 5 хоттой зочид буудлын нэг кофе л гэхэд ямар үнэтэй билээ гэд гайхширч байсан. Дион нэг газараа удаан байхаар уйтгартай ингээд байнга нэг тансаг зэрэглэлийн буудлаас нөгөөрөө шилжиж байрладаг байсан. Өөр буудалд очсон ч тентгийн бүх ажилчид Дионыг хамгийн VIP зочин гэд бүгд хаалгаар орохт нь л таньдаг, хүндэлдэг байсан. Нэг удаа Грахам буудлын ажилтнаас манай эжэнд байнга ирдгүү гэж асуухад тийм ээ, манай буудлын хамгийн хүндтэй үйлчлүүлэгчдийн нэг байгаамаа гэж хэлсэн. Дион ориглон дарсанд маш их дуртай.
байнга хамгийн үнэтэй шампейн доод тал нь 2 шилийг уухыг хараад Грахам тоглоомоор "Та мөнгө их хураасан бол тоо" гэж тоглоом хийхэд Дион "Би мөнгө их хураасан. Тэрнээс гадна маш чухал нэг нууцыг чамд хэлэхэд би зүүн өмнөд Азийн удамтай Бруней улсын султааны нууц хүүхэд гэж хэлдэг. Бруней гэдэг нь хоёр талаараа Малайз улсаар хүрээлэгдсэн 450,000 орчим хүн амтай дэлхий дээр хоёрхан үлдсэн султан засаглалтай улсын нэг юм байна. Султан гэдэг нь ийм исламын шашинтай улсын хаан нь, ерөнхийлөгч, шашны тэргүүн гээд бүх зүйлийн удирдлага нь гэдэг юм байна. Энэ ярианд Грахам итгэх болсон нэг шалтгаан нь ээжийнх нь буудлах дуртай байсан буудлуудын нэг нь Диана гүнжийн байнга очиж амардаг буудал байснаас гадна буудлын ажилчид бүгд Дионыг таньж дахин ирсэнд нь баярлж байгаагаа илэрхийлдэг байсан. Буудлын лоунжид очиж суугаад гараа өргөхөд л бүх буудлын ажилчид байнга уудаг 500 паундын дарсыг авчирч өгдөг. Дээрээс нь Дион Грахамд маш их мөнгө зарцуулдаг байсан. Зөвхөн тухайн хүнд нь зориулж хийдэг үнэтэй хослол хийлгэж өгч, брендийн гутал цүнх авч өгч, машиныг нь хүртэл сольж өгсөн. Хамгийн үнэтэй автомашины үзэсгэлэнгээр ороход хүртэл ажилчид нь бүгд Дионтой мэндэлж өмнө нь худалдаж авсан машинууд нь хэр байгааг асууж байсан. Дион "Би хүүдээ өмнө нэг ч удаа бэлэг авч өгч байгаагүй юм байна" гэд хэдэн зуун саяын үнэтэй Range Rover харин бэрдээ BMW нэгийг авч өгсөн. Грахам үргэлж өөрийнх нь ажилдаг зочид буудлаар үйлчлүүлдэг чинээлэг хүмүүс шиг болохыг мөрөөддөг байсан бол өөрийнх нь төрсөн ээж нь тэр хүмүүсийн нэг нь байгаад зогсохгүй бүр хааны удмын хүн гэдгээ ойлгоод өдөр бүр яг л зүүчиг өнгөрчээсэн. Хэдэн сарын дараа 2020 оны 9 сард Грахамын хүү төрж Хийдер Грахам 2 "Чи бид хоёрын уралсан хамгийн онцгой билүү" гэж өхөөртдөг хамгийн аз жаргалтай энэ үеэр нь гэнэт Дион нэг зураг явуулахад Грахам үнэхээр шоконд орсон. Өөрийнхөө цустай гарсан өтгөний зургийг явуулаад "Би маш их айж ийн" гэж бичсэн байсан. Тархины хор тавдар болон ясны чөмгөний хор тавдар эцсийн шатандаа орсон үед дээшээ доошоо цус гарах нь их байдаг юм байна. Хаяадаа Дион маш хүчтэй цустай ханиалгадаг байсан. Грахам шууд л эхнэр хүүхдээ гэртээ үлдээгээд буудлал руу очиход Дионы бие маш муу орноосоо босож хөдөлчиж чадахгүй байгааг нь хараад өвчтөе ээжгээ ганцаарнгийн ингэж байлгаж болохгүй юм байна гэж шийдээд Грахам Дионыг гэрлүүгээ авчирч ээж эхнэр хүүтэйгээ бүгд хамт амьдарч гаадаг болсон. Грахамын гэрт Дион ирээд удаагүй бие нь маш хурдан тэнхэрч хэвийн байдалтай эргээд орсон байгаа. За энэ үеэс Хийдер болон Дион буюу бэр хадам ээж хоёрын харилцаа асуудалтай болж эхэлсэн. Дион Хийдерт байнга өглөж хүүгээ тэдэн цагт унтуул, ийм юм идүүл, битгий инг тэг гэж маш их оролцдог болсон. Уур амьсгал таагүй болсон болохоор Дион өөрөө "Би эндээс явах цаг нь болсон юм байна. Намайг өгөхээр та нарт эрэх хөрөнгө тоолж барахааргүй их зүйл ирнэ. Шведийн банкнд байгаа. Хамт Швед рүү явъя" гэж Грахамыг ятгсан. Сингапурын компани ч гэсэн та нарын өмч болно. Шведэд би өмгөөлөгч бас банкны ажилтнтай аль хэдийн яриад тохирчихсан болохоор очоод гарын үсэг зурж танилцахад л болно гэж хэлээд Швед явахаар олцгаасан. Грахам "Ээж надаас өөр хүүхэд байхгүй гэсэн юм чинь би л авч таарах юм байна" гэд эхнэр хүүхдээ Лондонд үлдээгээд ээжтэйгээ хамт Швед явсан. Шведэд буугаад мөн адил хоногийн хэдэн 10 саяын үнэтэй 5 удаатай зочид буудалд байрлаж хамгийн тансаг хоол үйлчилгээг авчээсэн. Дараа өдөр нь Грахамын төрсөн өдөр нь байсан болохоор Шведэд амьдардаг найзтайгаа холбогдож "Би энд ээжтэйгээ хамт ирчихсэн. Манай зочид буудал руу хүрээд ирээ. Хамт ярилцаж сууя" гэж дуудсан. Энэ найзыг нь Хуан гэдэг. Хуан буудалд ирээл чамайг амжилтанд хүрсэн гэж сонссон. Үнэхээр баяжсан бололтой ийм буудал дуудаад гэд хамтдаа тэр оройг хөгжилдөж өнгөрөөсөн. 2 хоногийн дараа банк явах өдөр болтол энгийн нэг банк орохоос бүх зүйл огт өөр байсан. Эхлээд буудлын өрөөнд банкнаас урилга тусгайлан ирж, тусгай ажилтан өөрийн биеэр буудлаас ирж аваад банкны хамгийн дээд давхрын VIP өрөө рүү явж орсон. Энийг хараад Грахам энэ дэлхий дээр банкны энэ өрөө рүү орж тусгай уулзалт хийдэг хүн хэр олон байх бол гэд аман ангааж орхидог. Банкны ажилтан урьдчилж бэлдсэн гэрээг танилцуулж Дионы нийт хөрөнгө тэд харин нас барсны дараа тэдэн хувийг нь Грахамд шилжүүлж өгнө гэсэн агуулгатай гэрээг танилцуулсан. Энэ хооронд Хийдер Лондонд хүүгээ хараад гэртээ хоёулах нагаа байгаа. Яг энэ үед Хийдер гэр бүлийнх нь дундын картнаас их хэмжээний мөнгө болох ойролцоогоор 30,000 паунд гарахыг анзаарсан. Шууд Шведэд байгаа Грахам руу залгаад "Энэ их мөнгө яагаад нэг дор гарах болсон шалтгааныг чи мэдэж гэнэ үү" гэхэд Грахам "Тэмээ, би аваад ээж рүү явуулсан юм. Ээж одоо Кроногийн энэ хориг хаалттай байдлаас болоод данснаасаа бэлэн мөнгө гаргаж чадахгүй байгаа" гэхэд нь Хийдер коронавирусын хөл хорой данснаасаа мөнгө гаргахад ямар хамаатай юм бэ гэж сэжиглэж эхэлсэн. Гэтэл Дион анхнаасаа Лондонгийн Хилтон зочид буудалд байхдаа л Грахамд "Би данснаасаа мөнгө гаргамаар байгаа ч гэсэн хэсэгтээ болохгүй юм шиг байна. Чи намайг султааны нууц хүүхэд гэдгийг мэдж байгаа штэ. Интернет банкны үйлчилгээ авбал ажилчид маань намайг бишгээд буруугаар ойлгож сэжиглээд дансыг хаачих нь. Шууд очоод нүүр царайгаа харуулад байгууллагын картнаасаа мөнгө авах гэхээр одоо коронавирус дэлхийн нийтээр тархаад онгоцны нислэг шууд байхгүй байгаад байна.
Чи миний бүх зарлыг даагаад байжээ. Би Шведийн банк орохороо чамд бүгдийг нэргүүлээд өгье гэж хэлсэн байгаа. Мэдээж ээж нь Грахам болон Хитер хоёрт машин бэлэглэж, брендийн гутал, цүнх хувцс гээд мөнгө маш их зарцуулсан болохоор Лондонгоос ахуулаад Швед ирэх хүртэлх бүх буудлын тансаглал, шампейн, онгоцны зардал, Шведэд гарч байгаа зардал бүгдийг Грахам төлсөн. Мэдээж ээж нь байнга л би Шведийн банк орохороо чамд эргүүлээд өгнө гэдэг байсан. Шведэд оцсны дараа ч гэлтгүй маш их хэмжээний мөнгө данснаас нь гарсан байгааг Хитер анзаарсан. Шведэд 4 өдөр байх бодолтой очсон ч гэрээ, бичиг баримт, цэгцлэх ажил удаашралтай дахиад хэд хоног байхаар болсон болохоор Грахам Хуан гэх нөгөө найзаа дуудаад ээжтэйгээ гуруулаа ууж эхэлсэн. Яриа нэлийн халах үед Дион "Хуан, чи миний хүүгийн хамгийн сайн найз юм чинь. Би чамд мөнгө өгнө. Маргааш гуруулаа чамд байр худалдаж авахар явцгаая" гэж хэлдэг. Хуан ч үнэхээр их баярлаж шүн бараг унтаагүй хонсон гэж хэлж болно. Маргааш нь Дион, Грахам, Хуан гурав үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудаар орж байр үзэж явцгаасан. Маш үнэтэй тансаг зэрэглэлийн хувийн орон сууцнууд үзэжсэн болохоор Хуан "Би ийм байрыг цааш нь авч явах чадамж байхгүй. Татвар, устог, цахилгааны зардал гээд би үргэлжлүүлж авч явж чадахгүй" гэхэд нь Дион "Тэгвэл би чамд $7 сая өгье" гэхэд Хуан үнэхээр зүүд мөрөөдөл нь биелж байгаа юм шиг л байсан. Гэхдээ Дион "Яг одоо байрны гэрээ хийх мөнгө орж ирээгүй байна. Би ажилтнаа Шведийн банкн дахь данс руу маань мөнгө явуулаа" гэж хэлчихсэн. "Өнөөдөртөө орж ирж амжихгүй юм шиг байна. Маргааш байраа сонгоод гэрээгээ хийя" гэж хэлсэн. Яг одоо байр авч өгөх гэж байгаа юм шиг явж агаад баг зэрэг хойшлуулсан гэсэн үг. Байр үзэж дууссаны дараа буцаж буудалдаа ирцгээгээд тэр гурав хоол идэж байхад Грахам 0 орохоор явсан. Энэ хайгуур Дион Хуанд хандаад "Би маргааш чамд байр авч өгнө. Гэхдээ тэрнээс өмнө чи надад эхлээд туслах хэрэгтэй байна. Би байнга л хүмүүст тусалдаг. Эхлээд надад баг зэргийн мөнгө хийвэл яасан бэ" гэхэд Хуан "Надад одоо ямар ч мөнгө байхгүй байна. Уучлаарай" гэд тэр яриаг шууд тасалсан. Дээрээс нь Дион "Сая миний чамтай хийсэн яриаг Грахамд огт хэлж болохгүй шүү" гэж гуйсан байгаа. Энэ ярианы дараагаас л Хуан нэг тийм луурчны мэдрэмжийг Дионоос авсан боловч яаж Грахамд энэ бодлынхоо тухай хэлэх учраа олоогүй. Хамгийн сайн найз нь төрсөн ээжтэйгээ уулзлаа гэд баярлаж хөөрсөн явж байхад нь "Чиний ээж нэг л биш санагдаж байна" гэж хэлж чадаагүй. Тэндээс яваад дахиж ирээгүй. Грахам Дион хоёр Шведэд 4 хоног л байхаар очсон боловч нэг л мэдхэд аль хэдийн 2 сар өнгөрсөн байсан. Удахгүй зул сарын баяр болох гэж байхад Грахамыг гэртээ ч ирэхгүй байна гэд Хитер гомдлож маш их бухимдсан. Уурлах бүртэн Грахам жоохон л хүлээчих ээж бичиг баримт бүгд бэлэн болж амжаагүй байна гэсэн. Гэхэд Хитерийн тэсгэл алдарч Дионтой шууд уцаар яриад маш том хэрүүлтийн толсон. Дион "Би хүү бэр хоёртоо машин авч өгөөд хичнээн сайн хандлаа. Тэгэхэд надтай ингэж харцж гин яг одоо өхөн гээд цонхоор үсрэхийг оролдож Грахамыг бас давхар нэлээд сандаргаад авсан. Гэхдээ Грахам "Би дөнгөж төрсөн хүүгийнхээ анхны Крисмсийн баяраар хажууд нь байхгүй бол болохгүй" гээд Дионыг Шведэд үлдээгээд 2020 оны 19 сарын 24-нд Лондонд буцаж очсон. Ингээд явсныхан дараа Дион Грахам руу уйлж байгаа зураг, өвдөд хэвтэж байгаа зургуудаа байнга явуулахад тэрийг харсан Хитерийн уур улам бүр их нэмэгдэжсэн. Хитер Шинэ Зеландаас ирсэн болохоор хүүтэйгээ нөхөртэйгөө төрсөн эх орондоо очиж баяр тэмдэглэх төлөвлөгөөтэй байсан боловч Дион үргэлж Грахамын араас залгаж "Би удахгүй өөх хүн одоо бүр алхах хүндрэлтэй байна. Сая эмч намайг хэдэн 7 хоног л тэсэх магадaltaй" гэж хэлсэн. Хэрвээ би буудлын өрөөндөө өвхвөл цэвэрлэгч л намайг олох байхтай гэж байнга залгаж ясан болохоор Грахам эхнэр хүүхдтэйгээ Шинэ Зеланд руу явах уу эсвэл Шведэд байгаа өвчтөе ээжтэрээ очих уу гэдэг сонголтын донд байсан. Намайг Шинэ Зеландд байх оронд ээжид маань ямар нэг муу зүйл тохиолдол яана гэж бодоод Грахам Швед руу явж Хитер хүүгээ дагуулад Шинэ Зеланд руу явсан. Айлгаж Шведэд дуудсан Дион Грахамыг очих үед ямар ч өвдсөн шинжгүй буудлын лобби хэсэгт Фэн гэдэг хятад залуутай юм яриа сууж байсан. Ерөнхийдөө энэ хятад залуу хөрөнгө оруулалт хийж өгдөг эмээ байдаг гэж хүнээс сонссны дагуу $80 сая хөрөнгө оруулалт Дионоос татах хүсэлтэй байгаагаа хэлэх гээд Германаас ирсэн байсан. Энэ хятад залуугийн бизнес нь юу вэ гэхээр ямар эрхтний хавдрын хагалгааг аль улсын ямар эмнэлгийн хэн гэдэг эмч хамгийн чадварлаг хийдэг вэ гэдгийг жагсаагаад зуучилдаг, цаг захиалга хийж өгдөг платформыг хөгжүүлдэг залуу байсан. Мэдээж Дионы өмгөөлөгч болон банкны ажилтан ирж гэрээ бэлтгэж өгөөд гарын үсэг зурагцсанаар хөрөнгө оруулах гэрээ маш амжилттай хийгдэж явж байсан. Фэн Дионыг хор тавдартай гэдгийг мэдээд "Би танд тусламаар байна. Би энэ тал дээр хамгийн шилдэг эмчийг танд танилцуулж өгөх үү" гэхэд "Үгүй ээ, би ямар ч эмчилгээ хийлгэхгүй. Аль хэдийн үхээд эхэлчихсэн болохоор ямар ч нэмэр байхгүй. Харин чи тэгж их тусламаар байвал надад ойр зургийн хэрэглээний мөнгө өгвөл ямар вэ? Одоо короногийн үе болохоор Азаас мөнгө татаж чадахгүй байгаа. Тийм ч их бол бишээ $50,000 өгөхөд л хангалттай. Би чамд $80 сая хөрөнгө оруулалтаа хийхдээ дээр нь нэмээд өгье гэж хэлдэг.
Фэн энэ хүн их хэмжээний мөнгөөр бизнесийг мань дэмжиж байгаа учраас би яаж татгалзах вэ гэж бодоод бүх дансаа шавхаж найз нөхдөөсөө зээлээд $50,000 цуглуулж Дионд бэлнээр өгсөн байгаа. Ингээд Грахамтай Дион Англи руу буцаад ниссэн. Лондонгийн байрны түрээсийн үн маш өндөр байдаг юм байна. Тэр дундаа хамгийн үнэтэй Лондонгийн Темза мөрний ирэг дээр байр түрээсэлсэн. Швед рүү очиод нөгөө Азаас татаж чадахгүй байгаа их мөнгө аваад Грахамд өгөх ёстой мөнгөө огт өгөөгүй 2 сар тэнд зөвхөн мөнгө үрж байгаа л ирсэн болж таарсан. Энэ үед Хейдер хүүтэйгээ Шинэ Зеландад дансаа шалгаад үзтэл байсан мөнгө нь юу ч хөө дуусаад зогсохгүй хасах руу орсон байхыг нь хараад Грахам руу залгаж энэ юу болоод байгааг асуухад Шведэд байхад ээж карт байхгүй гэсэн болохоор би нэг зээлийн карт шинээр өөрийнхөө нэр дээр нээлгээд ээжэд өгчихсэн юм аа. Шведийн банкны асуудал цэгцэрх юм бол бөөнд нь шууд өгнө гэсэн гэж харуулсан. 2 сарын турш зөвхөн Шведэд өрсөн мөнгөний зардал $60,000 төрсэн байсан. Энийг сонсоод Хейдер би үнэхээр тэсэх хүртлээ тэслээ. Султааны хүүхэд байна уу, дэлхийн тэргүүн баяны хүүхэд байна уу, надад хамаагүй. Энэ яалтчгүй луур байна гэд анх уулзсан өдрөөс ахуулаад гаргасан мөнгөө бүгдийг тооцоод үзэхэд $150,000 хүрсэн байсан. Гэтэл Грахам Хейдер хоёрын мэдэхгүй бүр том зарлаг гарч ирсэн нь 2 сарын өмнөөс сар бүр 2 удаагийн их хэмжээний тадан авалт данснаас нь гарсан байсныг Хейдер шалгатал нөгөө Дионы авч өгсөн гээд байгаа машин Range Rover болон BMW-гийн сарын төлөлт болж таарсан. Хейдер үнэхээр хэлэх үггүй болж өөрөө мөнгөний төлөд авч өгсөн гэдэг нь худлаа юм байна. Эхлээд авахдаа Дион өөрийнхөө картын мэдээлэлээр аваад дараа нь Грахамын гэрт нь байхдаа хувийн мэдээллийг нь ашиглаж төлөлтийг нь Грахамын картнаас гаргахаар болгоод өөрчилчихсэн байсан гэдгийг Хейдер олж мэдсэн. Энэ үннийг Грахам өөрөө ч мэдэхгүй ээж нь бэлэн мөнгөөр машин худалдаж авч өгсөн л гэдэг ойлголттой байсаар л байгаа. Хейдер бүх тооцоог гаргахад Дионоос нэг ч цент ч гараагүй. Харин Грахам тэр хоёр аль хэдийн $500,000 буюу хагас сая долларын өрөнд орчихсон байсан. Монгол мөнгөөр бол бараг 2 тэрбум төгрөгийн өр гэсэн үг. Энэ бүгдийг Хейдер өөрөө бүгдийг шүүж мэдээд үнэхээр галзуурхын наагуурл болж асан. Хейдер Дионы өмнөх залилангийн түүх олон нэр ашиглаж 3 удаа гэрэлжсэн мөн 1982 онд хулгай болон луурын хэрэгээр ял авч ясан баримтуудыг интернетээс ухсаар агаад олж мэдсэн. 1982 онд ял авсан тухай сонингийн мэдээлэлээр Дион 41 настай, тодорхой эрхэлсэн ажил байхгүй, бэлэн мөнгө болон үнэт эдлийн хулгай хийсэн, баян эмэгтэй дүр тоглож хизээч биелүүлж чадахгүй амралтыг бусдад өгч хуурах байдлаар мөнгө луурдаг гэдэг нь тогтоогдсон учраас 2 жилийн хорих ял оноолоо гэсэн мэдээг олж унссан. Гэнэт нэг өдөр 80 настай хөгшин эмэгтэйгээс мэйл ирж нөхрийг маань хүүмэн гэсээр агаад амьдралыг нь сүрүүлж байгааг ойлгоод Хейдер Грахам руу залгаж бүх үннийг өөрийнхөө юу олж мэдснээ тайлбарлаж хэлсэн боловч Грахам аль хэдийн Дионы тархи угаалтад бүрэн автчихсан, хэний ч үгийг сонсгой болцсон байсан. Шведийн банкны бичиг баримтын асуудал шийдэгдээд Азаас мөнгө ороод ирвэл энэ бүх асуудал нэг дор шийдэгдэн гэдэг Дионы амны уншлах шиг үгэнд бүрэн итгэчихсэн байсан. Хейдер аргаа бараад Шведэд байдаг нөхрийнхөө хамгийн сайнаа золох нөгөө Хуан руу холбогдож байгаа байдлаа тайлбарлаад чи нэг хэлээд үзээч гэж гуйхад Хуан шууд Грахамд таны ээж нэг л биш хүн байна. Би надад байр авч өгнө гэхтэн л анзаарсан. Байн худлаа ярьж явдаг юм шиг санагдахгүй байна уу? Болгоомжтой бай. Эхнэрийнхээ үгэнд итэг гэхэд Грахам ээжигээ өмөрч манай ээж чам сайн байдаг штэ. Чи ингэж ярьж болохгүй гэд Хуаны үгийг сонсоогүй ч дотроо бол Грахам нэрээ би Дионоос авсан зүйл юу байгаа блэ гэд бодоход үнэхээр юу ч байгаагүй. Дараа өдөр нь Дион дэлгүүр хэсгээр гарах үед Грахам өрөөнд нь нууцаар ороод сүнхийн шалгаж үзэхэд дотроос нь хиймэл цус гарч ирсэн. Өмнө нь байнга салфетканд цустай ханиалгасан зураг эсвэл цустай өтгөн гаргаснаа зургийг дарж явуулдаг байсныг санаж байгаах. Тэр бүх зүйл худлаа гэдгийг ойлгосон. Дээрээс нь уудаг байсан эмнүүдийг хайгаад үзтэл даралт ихсэхэд уудаг эсвэл чихрийн шижнээр өвтгöd уудаг эмнүүд байснаас иш ямар ч хор тавдартай холбоотой нэг ч юм байгаагүй. Энэ үед л Грахам өөрийгөө луйвартуулсан хоосон чулуу хөөж гэр бүлээ санхүүгийн маш том аюулд оруулснаа мэдээд нүдэн зүгээр л харанхуйлж орхидог. Грахам шууд Лондонгийн цагдаа дээр явж очиод миний ээж гэх хүн намайг $500,000 хохиролд оруулж намайг луйварсан байна гэхэд цагдаагийн зүгээс ээж хүүгийн хоорондын асуудлыг луйвар гэж авч үзэхэд тийм ч амар биш маш их яриухтай. Тэглээч өөрөө төлнөө буцааж өгнө гэж хэлсэн бол хэсэгтээ хүлээснэн дээр байхаа гэд буцаасан. За тэгвэл дараагийн гарч ирж байгаа асуудал нь Дион үнэхээр миний төрсөн ээж мөн үү гэдгийг мэдхийн тулд шууд Дион дээр явж очиод хоёулаа DNA-ийн тест өгч үзье гэд амнаас нь хөвөнгөөр шүлсний арчтаас авч өөрийнхтөөгөө шинжилгээнд явуулахад хэдэн 7 хоногийн дараа хариу нь шуудан гар ирсэн байна. Грахам загтлыг нээхээсээ өмнө энэ хүн үнэхээр миний төрсөн ээж биш байгаасай зүгээр л нэг хинч биш луйварчин байгаасай гэж бодсон боловч харамсалтай нь хариу нь 99.9% төрсөн ээж нь мөн гэж тогтоогдсон. Үнэхээр төрсөн ээж нь гэдэг нь үнэн байсан. Энэ нь Грахамд маш том урвалт хүн цохилт болсон.
Грахам Дионы түрээсэлсэн байранд очиж ДНА шинжилгээний талаар ярьсан өдрөөс хойш Дион ямар ч хэл чимээгүй ор сурггүй алгуулсан. Байж болох бүх газраар хайсан ч олдоогүй. Дээрээс нь Хедер нөхөртөө үнэхээр урам нь хугарч үзэн ядчихсан учраас хүүгээ аваад Грахамаас албан ёсоор салсан. Грахамд зөвхөн өрнөөсөөр юу ч үлдээгүй. Дион яаж хүүгээ олж яагаад Грахамтай уулзах болсон бэ гэхээр Дион уг нь Таиландд амьдарч байгаад 2020 оны 3 сард Лондонд аялахаар эртэл короногийн карантин болж хил хаагаад Таиланд руу буцаж явж чадаагүй. Би Англид юу хийвэл зүгээр вэ гэж бодож агаад нэрээ миний 45 жилийн өмнө төрүүлсэн хүү Лондонд байх ёстой. Интернетээс хүүгийнхаа нэрээр хайлт хийж үзэхэд Грахам Хорнигол гээд алдартай нарийн боомны тоогч болчихсон. Хэд хэдэн нэвтрүүлгээр ороод нилээн олонний танил хүн болсныг олж мэдсэн. Тэгээл мэйл явуулж ээжигээ олох гэсэн хүүгийнхээ сэтгэлийг ашиглаад зүгээр л амьдралаар нь тоглож орхисон. Дионы нөгөө Шведийн банкны ажилтан өмгөөлөгч гээд танилцуулсан хүмүүс нь зочид буудлын хамгийн дээд давхрын хурлын өрөөг түрээслээд хөлсөлсөн жүжигчид байсан. Фэн гээд нөгөө хятад залууг луурд татаа хүртэл хуурамч гэрээ хийлгэж жүжигчид хөлсөлсөн байсан байгаа. Дионы хэлсэн бүх зүйл худлаа хэлсэн. Дандаа ийм аргаар луувар хийж, ийм аргаар 5 удаатай зочид буудлаар үйлчлүүлдэг баян эмэгтэй дүр тоглодог хүн байсан. Их Британий цагдаа нар Дионыг яллах ажиллагаа явуулахаас албан ёсоор татгалзсан. Яагаад гэвэл тэр хүн хэтэрхий өндөр настай, тэрэгцээр ашигладаг байдал нь мөн Грахамтай төрсэн их хүүгийн холбоотой гэдэг нь хууль зүйн хувьд хүндрэл үүсгэх шалтгаан болсон гэж тайлбарласан. Дион бүр ямар ч хуулийн хариуцлага хүлээгээгүй эрх чөлөөтэй одоо Малайзад амьдарч байгаа. Энэ Netflix-ийн Con Mom гэдэг баримтат кино цацагдсны дараа бодит амьдрал дээр томоохон үр дүн гарч 2025 оны 4 сарын 7-нд 84 настай байсан Дионыг Сингапурт залилангийн хэрэгээр яллагдагчаар татсан. Сингапурт луурдулж ясан хохирогчид цагдаа тандаад Сингапурын эрх баригчид Дионыг дор хаяж 5 залилангийн хэрэгт холбогдсон нийт хохирогчдод 200 мянган $200 хохирол учруулсан байна гэдгийг тогтоосон. Хэрвээ баригдах юм бол 20 хүртэлх жил шоронд суух ял авах магадлалтай. Одоо л Интерполоор эрен сурвалжлагдж байгаа юм байна. Грахамын хувьд гэх юм бол одоо бүх зүйлд өөрийгөө буруутгаж бүх зүйлд харамсаж байгаа. Өрөө төлж дуусгаад хүүтэйгээ уулзмаар байгаагаа илэрхийлж байсан. За өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлж байна. Сувгтаа subscribe болон хонх лайка дарахаа битгий мартаарай. Тун удахгүй иргэн уулзтлаа. Түр баяртай.